Галзуу кино сувагтан тавтаа морил. За саяхан Оскар болоод өнгөрсөн. Тэгээд Оскароос Леонардо Брогийн тоглосон галзуу кино хэдэн Оскар авсан сурагтай. Тэгэхээр хэдүүлээ одоо тэр киног сонирхоод үзэцгээе. Өнгөрсөн жилийн Оскарын дараа хэдүүлээс Эноро гэх киног сонирхоод үзэцгээсэн шүү дээ. Тэгэхээр энэ удаад сонирхоод үзэх кино бол 2025 онд гарсан One Battle After Another гэх энэ галзуу кино байна. Ер нь тэгээд та нар маань Оскар авсан киног болж өгвөл бүтнээр нь үзэж байгаарай гэж борон хэлье. За тэгээд Оскарын шагналт энэ галзуу киног цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол Үлгэр бискримтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд Брогийнхын тайлбарыг үзэнгээ Үлгэр бискримийг дураараа амтлаарай. Манайхан тэгээд сабадраг уусаба адардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм. Ингээд хэдэн Оскарын шагнал авсан энэ галзуу киног хэдүүлээ сонирхоод үзэцгээе. The French 75 экстремист хувьсгалт бүлгэллийн гишүүн Perfidia. Бүлгэллийнхээ нууц цугларалтад ирж байгаагаар кино эхэлнэ. Тэрний найз залуу Пет Калхунч бас тэнд ирсэн байна. Тэдний бүлэглэл ямар нэг томоохон зүйл төлөвлөж байлаа. Петийн хувьд үймэн самун дэгдэхэд хангалттай хэмжээний тесрэх бомбог, утаад бомбог буу зэвсэг авчирсан байсан ч төлөвлөгөөгөө сайн мэдэхгүй байсан учраас битүүхэндээ эргэлзэн. Зүгээрээ чи сүр бараата зүйл хийхтэл болно. Энэ бол бидний хувьсгалыг зарлан тунхаглах онцгой арга хэмжээ. Тиймээс сүртэй юм хийж үзээрэй. Намайг гайхшруулад өг. Ингээд тэдний нэг Петэд радио холбоо өгч бүгд төлөвлөснийхөө дагуу ажиллахаар хөдөлцгөн. Тэр шөнө тэд бүрэн зэвсэглээд Америк-Мексикийн хилийн зааг дээр байх нэг постыг эзэлж авлаа. Тэгээд хашаа гэвдээд бүгд додогшоо орцгоно. Тэд тэнд байсан цэргийн казарм руу нэвтэрч цэргүүдийг баривчлаад дөрвөгсдийн хуаранд байсан хүмүүсийг босгож эхэллээ. Энэ үеэр Perfidia цааш явсаар тэдний командлагчид буу тулгаад баривчилдаг. Тэр командлагчийг Ахмад Стивен Логчо гэнэ. Тэдний багийнхан дөрвөгсдийн хуаранд байсан хүмүүсийг ачааны машинд суулгаж аваад Америк руу нэвтрүүлэх гэж байлаа. Ингээд Perfidia Ахмад Логчог аваад гарахтаа зэрэгцээд Пет тэрний хүсэж байсан салютыг буудуулж сүрийг үзүүлнэ. Тэгээд Perfidia Ахмад Логчог торонд хийгээд тэндээс хөдөллөө. Бид бол нүдэнд үл үзэгдэх улс төрийн байгууллага. Бид бол энэ империалист улсын фашист дэглэмийн эсрэг тэмцэгчид. Та нар албан ёсоор Френч 75-ын улс төрийн хоригдлууд болсон шүү новшнуудаа. Хувьсгал манд тугай. Ажиллагаа нь амжилттай болсонд бүлгэллийнхэн баяртай байсан учраас машиныхаа цонхоор буудцгааж байлаа. Пет бол янз бүрийн гар хийцийн тесрэх бомбог, бусад тоног төхөөрөмж хийхдээ гаргууд нэгэн. Харин тэрний найз бүсгүй Perfidia бол энэ хөдөлгөөний эдэвхтэн гишүүн. Тэр улс төрчид рүү утастаж санаачилсан хуулийн төслөө татаж авахыг шаардсан сүрдүүлж энд тэнд бомбог дэлбэлдэг нэгэн. Тогтолцооны эсрэг хүчирхийллээр тэмцэхээсөр аргагүй гэдэгт тэр бат итгэсэн байлаа. Харин Пет тэрний найдвартай ард тал болдог байж үйл ажиллагаанд урамшсан Perfidia улам эдэвхтэй ажиллана. Гэвч тэрнийг Ахмад Логчо нууцаар мөрдөж байгааг тэр мэдэхгүй байлаа. Гэхдээ Ахмад Логчо тэрнийг барихыг урьдчил болгохгүй байна. Учир нь тэр Perfidiaтай уулзсан уулзалтаас хойш тэрэнд крашлдаг болсон байж. Гэвч нэг өдөр нууцаар ажиглаж байгаа тэрнийг Петтэй додон нугайг хараад дотроо ууралдаг. Френч 75 байгууллагын бусад гишүүдч хот даяар маш идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Нэг удаа тэд шүүхийн байранд бөмбөг тесэлэхээр ажиллаж байлаа. Тэгэд тэд Петийн хийсэн алсын удирдлагатай гар хийцийн тесрэх бөмбөгүүдийг нууцаар шүүхийн байрнуудад суйрлуулдаг. Гэвч Perfidiаг тесрэх бөмбөгөө байрлуулж байх үеэр Ахмад Логчо бариад авна. Тэгсэн Логчо тэрнийг барьсангүй. Харин жижигтэй уулзах санал тавьдаг. Тэгэд аргагүй байдалд орсон Perfidia тэр шөнө Логчогийн хэлсэн газарт очиод тэр хоёр хамт хонцгоно. Тэр цагаас хойш хэдэн сар өнгөрлөө. Дүрс солигдоход жирэмсэн Perfidia хөдөө хөнгүү газарт автомат буугаар буудаж байгаа харагдана. Оройн бүлгэллийнхэн нь гал тойрч суугаад өөрсдийнхөө үзэл бодлыг ярилцаж бие биенээ хөөргөнө. Хизээмэдгүй төрөх төгсөн хэрнээ юуж болоогүй юм шиг байгаа Perfidiад Петийн санаа баггүй зовж байлаа. Маргааш нь Петийг Perfidiагийн гэрт очиход ээж аав нь тэрнийг охинтойгоо гэр бүл болохыг дэмжихгүй байгаа гэдгээ хэлнэ. Учир нь бүсгүй гэр бүл удмаараа тэмцэгчид, хувьсгалчид байсан бол Петийг энэ хэмнэлд нь тохирохгүй гэж тэд бодож байлаа. Үүнд нь Петийн сэтгэл гонсойно. За тэгээд удалгүй Perfidia амаржиж бяцхан охинтой боллоо. Охины харсан Пет эрс өөрчлөгдөж бүх анхаарлаа охиндоо хандуулах болдог. Гэвч явцын дунд үүнд нь Perfidia ууралж цугулдаж эхэллээ. Тэр өөрийг нь тоохгүй байна гэж нөхөртөө ууралж хэлсэн ч бяцхан охиноос аавыг нь харамлаад байгаадаа өөртөөгөө зөрчилдөнө. Чи харанхуй шин хайжгач.
Чи хуучных шигэ байж болохгүй. Хоёулаа гэр бүл болсон гэдгийг ойлгож гин үү? Би хүсснээр гарч орно. Чи намайг өөртөө санаа тавилаа гэдээ уурлаад байгаа юм уу? Чамайг орхичихно гэж чи яагаад гин үү? Одоо хоёулаа охинтой болсон. Чи энийг ойлгож гин үү? За тэгээд тэр хоёр маргалцсанд Пэт аргаа бараад тэрнийг явууллаа. Маргааш нь Пэтийг дэлгүүрт охиныхоо памперсыг аваад зогсож итэл Ахмад Логчо ирдэг. Хүүхдтэй авч байгаа мó? Хүү юу охин уу? Охин. Ямар нэр өгсөн? Шарлан. Харуудын нэр вэ? Чи хар бүсгүүчүүдэд дуртай мó? Би их дуртай. Тэгсэн Пэт тэрнийг с ิจ гтэй хүн болохыг ойлгоно. Энэ үеэр Перфидия хамуудтайгаа нэг банкыг дээрэмдэж байлаа. Тэгсэн Перфидия нэг хамгаалагчийг буудаж орхисноор асуудал үүснэ. Тэд мөнгөө дээрэмдээ тэндээс бошуухан зугтаасан ч машин нь төгжээ сүлжиж угаад нэг машинтай мөргөлдчихнэ. Тэгсэн тэд машинаа орхиод зугтаацгаана. Тэдний хоёр машины нэг нь хэргийн газраас эвтэйхэн холдож чадсан бол Перфидия цагдаа нарт баригдлаа. Баригддаггүй гэмт хэрэгтнийг барьсандаа цагдаа нар баяртай байсан бол Перфидиач мөчөөгөө өгсөнгүй. Тэгээд тэрнийг эмлэгт байхад Ахмад Логчо ирнэ. Хүний амьд хүрсэн Перфидия 30-аас 40 жилийн ял авах нь тодорхой гэдэгт тэр итгэлтэй байлаа. Гэхдээ чи намайг аварч чадна штэ. Хэрвээ чи надад хайртай бол шүү дээ. Тийм ээ. Бас надгүйгээр амьдарч чадахгүй гэвэл чамд туслана. Гэхдээ эхлээд чи бусдынхаа нэрийг надад хэлж өгөх хэрэгтэй. Бусдынхаа нэрийг хэл. Эсвэл чи шоронд орно. Энэ үеэр Перфидиагийн гэрт хүмүүс хөлхөлдөж, хүүхэд нь уйлаад бөө юм болж байлаа. Учир нь Френч 75 бүлгэллийнхэн хотоос яаралтай нүүх гэж байна. Тиймээс Пэтэд холбогдох бүх зааврыг өгөөд яаралтай хөдөлж Денверт 7 хоноод цаашаа Мексикийн хилийн ойролцоох Бактан Кросс гэдэг жижиг хотод очих ёстой болж. Эннээс хойш Пэт хүлээж авсан шинэ иргэний үнэмлэхийнхээ дагуу Боб Фергюсон гэдэг нэрээр амьдрах ёстой болсон бол охин нь Вилла Фергюсон гэдэг нэртэй болж. Тэгээд Боб нэртэй болсон Пэт охиноо аваад тэндээс хөдөлнө. Удалгүй бусдынхаа нэрийг хэлж өгөөд хэрэгээс мултарсан Перфидиаг өөр нэг хотод суурьшуулж байна. Би дахиад хэлье. Хуучны найзуудтайгаа ерөөсөө холбоо тогтоож болохгүй. Гэр бүлийнхэнтэйгээ ч холбогдохгүй. Ямар ч гэмт хэрэг хийхгүй, ямар ч асуудал тарихгүй. Мэдүүлэг өгөх ёстой бол шүүхтэр мэдүүлэг өгнө. Хамгийн түрүүнд ажил бол. Тэгээд түрээсээ төлж өөрийнхөө хүчээр амьдр. Жирийн Америкчуудын амьдралд тавтамар л доо. За ингээд Перфидия жирийн амьдралаар амьдарч эхэлсэн бол тэрний өгсөн мэдээллийн дагуу хамтрагчдыг нь Логчо толгой дараалан устгаж эхэлнэ. Харин азтай хэдэн амьдараа баригджээ. Энэ тэмцлийнхэн төлөө Ахмад Логчог төр засгаас өндрөөр үнэлж төрийн шагналаар шагнадаг. За тэгээд бүх ажлаа дуусгасны дараа Логчо цэцэг барьсаар Перфидия дээр ирлээ. Гэвч өнөөхөн тэрнтэй уулзахыг хүсдэггүй. Уралсан Логчо хаалгыг эвдээд орсон ч Перфидия загтал бичиж үлдээгээд Мексик руу зугтаасан байлаа. За тэгээд тэр цагаас хойш 16 жил өнгөрлөө. 16-наас хүрсэн Вилла охин каратегаар идэвхтэй хичээллэг болсон байна. Харин Боб охиноо бүх юмнаас харамлаж хамгаалдаг байж. Нэг өдөр Бобыг охиныхоо багштай очиж уулзахад багш нь охиныг нь сайн сурдаг. Бусдын төлөө үргэлж тэмцдэг. Найзуудынхаа итгэлийг хүлээсэн манлайлагч болж чадсан гэдгийг сонсоод Бобын сэтгэл хөдлөлд өөрийн ирэхгүй уйллаа. Харин нөгөө талд Ахмад Логчо хууль бус цагаачтын эсрэг хатуу гараар тэмцэдгээрээ алдартай нөлөө бүхий хурандаа болоод дэвшсэн байна. Нэг орой тэрнийг нөлөө бүхий улс төрч дуудаж уулзна. Учир нь тэр өөрсдийн хаалттай клубтэй хурандаа Логчо гишүүн болгохыг хүсэж. Тэд бүгд хууль бус цагаачтын эсрэг хатуу байр суурь баримталдгаараа адилхан байлаа. Клубын нэр нь Christmas адал явдлын клуб. Тэд хурандаа Логчог мөнгөнд шундаггүй, алдар нэрийн хойноос хөөцөлддөггүй гэж өндрөөр үнэлцгэн. Гэвч тэд тэрнийг өнгөт арьс дэмэгтэйтэй холбоотой байсан тухай сурагдуулсан байлаа. Тэднийг энэ талаар лавлахад Логчо хэлнэ. Энэ бол бидний нийгэмд байх ёсгүй хүмүүсийн тараасан худал хуурмаг гүтгэлэг. Та өнгөт арьс дэмэгтэйтэй нэр холбогдож байгаагүй гэсэн үг үү? Тийм зүйл байгаагүй. Та төрөлхийн Америкийн иргэн үү? Тийм ярих мэ. Тэд клубтэй шинэ хүн элсүүлэхийн тулд цаад хүнээ нэлээд нарийн судалдаг байж. Тиймээс хэсэг хугацаанд тэрнийг судалсны дараа клубтэй нэгтгэх хэсгийг шийднэ гэдгийг хэлдэг. Тэндээс гарч явахдаа Логчо өнгөрсөн амьдралаа бодож тунгаана. За тэгээд хурандаа Логчогийн тушаалаар Френч 75 бүлгэллээс үлдсэн Билли Гот гэгч гишүүнийг Мексикээс баривчилж нууцаар Америкт авчираад Пэт болон тэрний охин Шарлныг одоо хаана ямар нэрээр амьдарч байгааг байцааж эхэлдэг. Баригдсан Билли тэдний талаар мэдээлэл өгөхгүй гүрийсэн ч эцэст нь аргагүй байдалд ороод тэдний хаана ямар нэрээр амьдарч байгааг хэлж өгнө. Тэгсэн Логчоч цэргүүдэд цуглууллаа. Логчо цэргүүдтэй хоёр сэжигтэн байгаа. Тэдний эрэгтэйг нь зүйл дуусгаад эмэгтэйг нь амьдаар нь барих ёстой гэдгийг хатуу сануулж Калифорни мужийн Бактан Кросс руу хөдөлдөг.
Боб Вилла хоёр хотын захын хой доторх нэг жижигхэн байшинд амьдарч байлаа. Удалгүй тэдний дээгүүр логчо болоод тэрний цэргүүдийг ачсан онгоц ниссэнд өөрсдийг нь барихаар ирж байгаа хүмүүс гэдгийг мэдэхгүй Боб Вилла хоёр гайхан харсаар хоцорно. Тэгээд хотод ирсэн даруйда хурандаа логчо хар тамхины эсрэг ажиллагаа гэсэн нэрийн дор мань хоёрыг барихаар төлөвлөдөг. Нөгөө талд Вилла охин аавыгаа хэтэрхий оройтсон. Оройтож ирэхдээ согтуу жолоо барьж ирсэн гэж загнаж байлаа. Тэгсэн найзууд нь охиныг авахар ирсэнд Боб охиноо харамлаад уурлнаа. Тэгээд тэр охиндоо тохиолдлын төхөөрөмжөө хүчээр өгч найз бандыг нь шилдэж аваад миний охинд ямар нэг муу зүйл хийвэл би тэр муу зүйлийг чинь бүх гэр бүлийнхэд чинь хийш. Ингэж шивнчгээд юу ч болоогүй юм шиг царайлаад охиноо явууллаа. За тэгээд охин нь найзуудтайгаа хамт сургуулийнхаа үдэшлэг дээр байж идэл нойлын өрөөнд гинэт төхөөрөмжийн тохиолол дугарлаа. Тэгсэн тэнд ээжийнх нь найз байсан нэг эмэгтэй ирээд тэрэнд нууц кодоо хэлсэнд охин ч хариу нууц үгээ хэлнэ. Аав энэ кодыг хэлсэн хүнд бүх амьдралаа даатгсан ч болно гэж хэлсэн. Тэгэлгүй яах вэ? Охин минь чи одоо сонс. Чи асуудалд ороод байна. Хоёулаа эндээс яралтай явах хэрэгтэй. Би аав ээжийг чинь танино. Чи яг одоо надтай хамт явахгүй бол асуудал үүсэх гээд байна. Хүнд харах юм бол миний хэлсний дагуу хийн шүү. За тэгээд тэд сургуулиас гарч зугтаалаа. Тэдний гарсны дараа цэргүүд сургууль руу орж ирээд сурагчдыг нэг нэгээр нь Вилла Фергюсон мөн эсхийг шалгадаг. Энэ үеэр гэртээ хийц хүрээд сууж байсан Боб руу нэг хүн залгаад нууц код хэлсэнд тэр сандарлаа. Учир нь Боб тэр кодоо нэг л санаж өгөхгүй байлаа. Тэгээд кодоо санах гэж оролдож байтал цаадхан тэрэнд хурандаа Стив Логчо тэрний хойноос ирж байгаа гэдгийг анхааруулна. Тэгээд охин чинь аюулгүй байгаа. Уулзахаар тохирсон байсан газраа уулзцгаая. Ингээд утсаа тасалсанд Боб тэр газраа ерөөсөө сандгүй. Тэгээд тусгай төхөөрөмж авч гэрээсээ явна. Маргааш өглөө тэдний гэрт цэргүүд ирсэн ч гэрт нь хинч байсангүй. Тэгээд тэд гэрийг нэгжиж угаад байшиндаар ухсан түнэл байгааг олно. Түнэл рүү орох нь аюултайг мэдчихсэн Логчо тийшээ хортхийн бөмбөг шийдсэнд түнэл дотор мөлхөж байсан Боб арайхийн амжиж нүхнээс гарлаа. Тэгээд нүд нь хорсож хоолой боогдсон тэр бушуухан гүйсээр нэг дэлгүүрт ирж хар шил авч зүгээд гудамжны буланд байдаг утсаар залгана. Цаад улан тэрнээс нууц кодоо шаардсанд Боб тэр кодыг заримыг нь санахгүй бодолнаа. Тэгээд эцэст нь аргаа бараад би Боб Фергюсон байна. Хурандаа Логч над руу дайрсан. Охин минь та нарын гартууга. Надад яралтай уулзах газар хэлээд өгөөч дээ. Гэж гуйсан ч цаад улан нууц кодоо хэлэхээс нааш хэлэхгүй гэд утсаа тасалчихна. За сори байж байгаа. Борон та нарт гяс галзуу хамттай реклам хүргэдэг. Тэгэхээр мөн энэ галзуу киног штэ. Цэвэр шоколад шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Араны шүс асгаруулам энэ галзуу хамттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу хамттай гэж байгаа. Та нар мань тэгээд мөн тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа хамтлаарай. Цэвэр шоколад шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрем найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Энэ үед цагдаа нар тэрнийг хайж хотыг хаа сайгүй самнаж байлаа. Хүнд байдалд орсон Боб арайхийн тэдэнд баригдчихлгүй бултаж явна. Тэгээд арга барсан тэр охиныхоо бэлтгэл хийдэг каратегийн дугуйланд очлоо. Тэрний сандарч яваг ойлгосон сенсей Сержио Карлос ч тусалж тэрнийг аваад гэрлүүгээ хөдөллөө. За тэгээд Сержиогийн гэрлүү зогтож явах замдаа тэр өөрийгөө Френч 75 бүлэглэлд гишүүн байсан гэдгийг хэлсэнд цаадах нь сандарна. Харин нөгөө талд сургууль дээр цэргүүд Вилла охины найзуудыг байцааж байлаа. Гэсэн ч цаадуул нь охиныг хаана угааг мэдэхгүй байдаг. Дээрээс нь найзууд нь охиныг гар утас ерөөсөө хэрэгэлдэггүй. Аав нь хэрэглэхийг зөвшөөрдөггүй гэж мэдүүлцгээв. Гэхдээ цэргүүд охиныг каратегийн дугуйланд явдаг болохыг тогтоож, тиймээс цэргүүд охиныг олохоор сенсей Сержио Карлосын гэрлүү явцгаадаг. Гэвч хотод байдал улам төгшүүртэй болжээ. Учир нь цэргүүд ирж хууль бус цагаачдыг хүчээр баривчилж угаад эсэргүүцлээ илэрхийлсэн хотын иргэд гудамжиндаа гарч жагссан бол цагдаа нар тэднийг зогсоохоор эсрэг талд нь жагссан байлаа. Энэ үеэр жагсагчид дээр ирсэн Логчо цэргүүдтэй галыг галаар дарцгаая гэж тушаахад тэдний цэргүүд нүрээ халахлаад жагсаалын дунд орж жагсагчдын дүрээр цагдаа нар руу молотовын бөмбөг шидэж гал тавилаа. Энийг харсан цагдаа нар жагсагчдын өөдөөс нулимс асгаруулагчаар буудаад жагсагчид руу дайран орно. Байдал хурцтаж байгааг ойлгосон Сержио Карлос өөрийн хүмүүстэй бүгд гар утсаа унтраагаад сүм рүү яаралтай явахыг тушаана. Учир нь тэр өөрөө Мексикийн хил давж орж ирсэн хууль бус дөрвөгсдөд тусалдаг нэгэн байж. Энэ зурт Боб боломжтой гарвал нөгөө тусгай төхөөрөмжөө цэнгэлж авах гэж хийж байна. Тэгэд Боб Сержио Карлосын гэрт очиж тэнд байсан бүх хүмүүстэй танилцаад тусгай төхөөрөмжөө цэнгэллээ. Тэгээд байгууллагынхаа утас руу дахиж залгаад уучлал гуйж охинтойгоо уулзах газрыг хэлж өгөхийг гуйсан ч цаадах нь
Нууц код хэлэхгүй бол танд хариулах ямар ч боломжгүй. Гээд халгаасангүй. Боб уурлаад утасны цаануугаа хүнийг сүрдүүлсэн ч цаадхан тэрнийг ерөөсө тоохгүй байлаа. Харин нөгөө талд Сержио Карлос бууга гаргаад бэлдэж байна. Удалгүй нэг залуу хаалгыг нүдэж бүгд нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн болсон гэдгийг хэлсэнд тэр тушаал өгч байшинд байсан бүхнийг тусгай түнэлээр нүүлгэн шилжүүлж эхэлдэг. Тэгсэн гадаан цэргүүд ирээд байрны доодох дэлгүүрийн төгжээтэй хаалгыг балбаж эхэлснээ онгойлохгүй болохыг нь мэдээд хаалгыг эвдэхэр боллоо. Энэ үеэр Боб өөртөө нуцаар ярьсан хүний удирдлагатай холбогдсонд тэр нь алзвуулж Бобын хуучны найз нь байж таарлаа. Тэгэд Боб тэрнтэй ярилцаж уулзах газрын хаягаа тэмдэглэж авлаа. Энэ хооронд цэргүүд байранд нэвтэрсэн учраас Сержио Карлос Бобод буугаа өгöd нэг залууд захиж байшингийн дээвэр рүү гаргаад өөрөө нууц хонгол руу орно. Тэгсэн цэргүүд Вилли охины найзуудыг байцаасаар эцэст нь утасны дугаарыг нь олж авсан байна. Тэгэд утасны дугаараар нь тэрний байгаа байршлыг тогтоож хурандаа логчод мэдэгдсэнд нөхөрч тийшээ хөдлөлөө. Аз болоход охинтой хамт явсан Деандра тэрнийг утсаа нууцаар авч явааг мэдээд машиныхаа цонхоор утсыг нь шидэж орхилоо. Боб залуусыг дагаж байшингийн дээврээр чадлаараа гүйж явсаар үүмэн болж байгаа гудамжны ойролцоо ирж хоёр байшингийн хооронд харайх гэж байгаад хөл алдаад газарт унчихна. Сандарсан Боб тэндээс зүгтах гэсэн ч цагдаа нар тэрнийг цахилгаан бороохоогоор буудаад барьж авлаа. Энэ бүхний эцэст Сержио Карлос болон тэрний хүмүүс хотын гаднах сүмд амжилттай цуглаж чадсан бол Деандра давхсаар Вилли охиныг хөдөө байх нэг католик сүмд Гилма нарын дунд авчирч байлаа. Гилма нарын тэргүүн тэрнийг Перфидиагийн охин гэдгийг сонсоод болгоомжилж харахны зулцэг бол бяцхан харах л байдаг гэж дургуутсангүй хэлээд тэнд байх хугацаанд томото байж бусдын адил ажиллаж хөдөлмөрлөх ёстой гэдгийг хатуу сануулдаг. Тэд үнэндээ жинхэнэ Гилма нар биш, Гилмагийн дүрд хувирсан тэмцэгчд байлаа. Охин ээжигээ ховсгалт тэмцлийн баатар байсан. Өөрийг нь төрүүлэх үед нас барсан гэж бодож байгааг Деандра Гилмад хэлсэнд Гилма ч охиныг ээж шигээ асуудал таригч байх вэ гэхээс болгоомжилж байгаагаа нуусангүй. Маргааш нь Крисмас адал явдлын клубын удирдлагууд газар доорх нууц байранда цуглжээ. Тэд өөрсдийнх нь клубт саяхан элсэн хурандаа Стивен Логчог хар арьс эмэгтэйгээс төрсэн нууц хүүхэдтэй гэсэн мэдээг авсан байлаа. Тэд 15 жилийн өмнө Френч 75 бүлэглэлийн нэг гишүүний өгсөн мэдүүлгээс энийг олж мэдэж. Бас хурандаа Логчог хэдхэн хоногийн өмнө Avanti Q гэгч хөлсний алуурчныг хөлсөлж Мексикээс нэг хүнийг нууцаар авчруулсан гэдгийг ч тэд мэдсэн байдаг. Бас тэр цэргүүдэд дагуулад Бактан Кросс гэдэг жижиг хотод хоёр хүн хайж баггүй үүмэн дэгдээсэн гэдгийг ч тэд мэдсэн байлаа. Тэгэд нөхдүүд хурандаа Логчог өөрийнхөө нууц хүүхдийг олж устгахаар энэ бүхнийг хийсэн гэж үзэж байлаа. Бас тэд Перфидиагийн зургийг бас тухайн үед Перфидиаг хурандаа Логчо тухайн үед гэрчийн хамгаалалтад авч байсан гэдгийг мэдсэн байна. Тэм учраас тэд Логчогоос төрүүлж хүүхдийг олох ажлыг өөрсдийн нэг тим гэгчд даатгаж бүх ажлыг маш цэвэрхэн хийх ёстойг санууллаа. Тэд нар бүгдээрээ Америкийг зөвхөн Америкт төрсэн цэвэр цагаан аристан хүмүүс л захирах ёстой гэсэн үзэлтэй Санта Клаусыг шүтдэг нөхдүүд болох нь ярианаас нь илэрхий. Харин хуурамч Гилма нарын дунд амьдрах болсон Вилли охин тулааны болоод буудлагын бэлтгэл хийх болсон байна. Надад танаас асуух зүйл байна. За, манай ээж үнэхээр харах байсан юм уу? Аав ээжийг баатар байсан гэсэн. Энэ үед цагдаа нарт баригдсан Боб тэдэнд жинхэнэ нэрээ хэлэхгүй гүрийнэ. Тэгээд өөрийгөө Жим Паркер гэдэг. Тэгсэн тэрний аз болоход тэнд мэдүүлэг авчруулсан эмч тэрнийг таниад нууцаар суллаж явуулна. Учир нь тэр эмч Сержио Карлосын найз байж. За тэгээд эрхчлөөдөө болсондоо Боб баяртай байлаа. Тэгээд тэр хоёр шууд Виллагийн байгаа газар руу хөдөлнө. Тэдэнтэй зэрэгцээд хурандаа Логчож охины байгаа газрыг хайж явсаар тэдний байгаа сүмийг олсон байна. Тэгээд цэргүүд Бобыг очихоос өмнө сүмд очиод Гилма нарын гарыг ард нь хүлээд Виллаг баривчилж Логчотой уулзууллаа. Тэгээд Логчо шууд ДНК шинжлэх төхөөрөмжөө ашиглаад охиныг өөрийнхөө охин мөн эсхийг шалгана. Хэрвээ шинжилгээний хариу өөр гарах юм бол чамайг зүгээр явуулна. Харин адилхан гарвал чамд асуудал үүснэ гэсэн үг. Энэ юу юм бэ? Чиний ирээдүй. Жихэдтэй вэ? 16-17 тоо юу? Найз залуу байгаа юу? Би чамд юу ч хэлэхгүй. Тэгсэн Логчо хурандагийн нэг офицер Деандраг байцаач Бобыг хаануугаг хэлж өгвөл охиныг тавьж явуулна гэж ятгаж байлаа. Чи өөрийгөө миний охин гэж бодож байна уу? Надад хариул. Надад хамаагүй. Шинжилгээний хариу яаж ч гарсан би аавтай. Харин аав минь чи биш. Аав гинэ. Ээжэд чинь хангалттай байж чадаагүй тэр хүн яаж чамд хангалттай байх юм? Чи ядаж наад нүрээ баг зэрэг будаж баймаар юм байна да. Бүжгэнд явж байж ямар ч бэлтгэлгүй. Удалгүй шинжилгээний хариу гарч Вилла Логчогийн охин болох нь бадлагдлаа. Тэгсэн Логчо дэлбэртлээ ууралж охиныг машинд нь суулгахыг тушаагаад тэндээс гарч явна.
Энэ үед Боб Сержио Карлостой хамт охиноо олж авахар давхиж явна. Явах замдаа тэр өөрийгөө сайн аав байж чадаагүй гэж бодож байгаагаа ярьж явлаа. Тэгсэн замд нь цагдаагийн машин дагсанд Сержио Карлос тэрнийг замдаа буулгаад өөрөө цагдаа нартай тулахаар шийддэг. Тэгээд Бобыг унгаагаад өөрөө цагдаа нарыг дагуулад цаашаа давхина. Тэгсэн Боб зогсоолоос машин хулгайлаад охиныхоо байгаа газар руу давхилаа. Тэрнийг ирэхэд цэргүүд сүмээс арай яваагүй байна. Яасан? Аав охины тоглоом тоглох гэдэг нь. Би одоо Крисмсийн адал явдлын клубын гишүүн болсон. Энэ бол агуу аз завшин. Чам шиг охинтой байхын хажууд хамаагүй илүү агуу зүйл. Тэгэд нөхөр охиныг чирээд машин руугаа явлаа. Энэ үеэр Боб дурантай бууга гаргаж дурандаад Логчо охиныг нь машиндаа суулгаж байгааг хараад тэрэн рүү ханилоод буудсан ч онсонгүй. Логчог машиндаа суугаад давхихад цэргүүд Бобын байгаа газар руу буудлаа. Боб ч бушуухан тэндээс холдож машинтайгаа араас нь давхинаа. Чамд гэж хэлэхэд би ээжэд чинь хайртай байсан юм шүү. Үнэхээр галзуу шулан байсан. Надад тэр чанар нь үнрээр нь мэдрэгддэг байлаа. Чамаас ч бас тэр чанар үнэрт чинь. Тэр чинь адгийн харах байсан. Үгүй, эрх чөлөөний агуу дайчин байсан. Үгүй, новшин харах байсан. Дахиад ээжийг бас аавыгаа үл хөндлөх юм бол чиний нүдийг угчих шүү. За тэгээд авхсаар нэг зэлүүд газарт ирсэнд тэнд нь алуурчин Аванти хүлээж байлаа. Логчо тэрнээс охиныг алж орс сурггүй алга болгохыг хүсээд 2 дахин ихийг төлөе гэсэн ч цаадах нь би хүүхэд алдгүй гэд халгаасангүй. Арга барсан Логчо охиныг өөрнийг бүлэглэлд аваачиж өгөхийг тушаасанд Аванти захиалгыг нь шууд хүлээж авлаа. Тэгэд Логчо охиныг Авантид аваачиж өгөх гэсэн ч охин тэрнийг дэгээдэж унгаад зогтох гэж оролдоно. Ууралсан Логчо тэрнийг чирч аваачаад Авантигийн машинд суулгаад явуулдаг. Энэ үед Боб салаа замын уулзвар дээр ирж хаашаа явахаа мэдэхгүй гайхаа зогсож байлаа. Тэгээд замын ойролцоо байсан нөхдүүдээс сургалж угаад Логчогийн явсан зүг рүү хөдөлдөг. Харин нөгөө талд Сержио Карлос цагдаа нарт цонхороо хог шидсэн гэж гүрийгээд зогсож байна. Боб Логчогийн араас давхиж явахдаа охиныг нь атсан Авантигийн машинтай зөрсөн ч харсангүй. Тэгээд цааш явсаар Логчогийн машиныг холоос харж хойноос нь хөөлөө. Тэгсэн энэ үеэр клубынхний илгээс нь тим Логчог гүйцэж очно. Тэгээд машиныхаа цонхыг буулгахыг дохиод цонхоо буулгамагцсан нүүрлүү нь буутчихна. Удалгүй Боб замаас гарчгүйсэн Логчогийн машиныг хараад сандарч яарч очсон боловч аз болоход машин дотор охин нь байсангүй. Харин нөгөө талд Аванти охиныг өөрнийг бүлэглэл дээр аваачиж орхиод хөдөлж байлаа. Охин байшингийн үүдэн дээр сууж байсан ч тентхийн хүмүүс тэрнийг нэг л тоодгүй. Тэгсэн машинаасаа ажиглаж байсан Аванти буу барьж ирээд охиныг суллаж өөрт нь саадуулах гэсэн нөхдүүдийг өчиггүй буудаж эхэллээ. Охин ч энэ үмэнийг ашиглаж машинд нь суугаад машиныг нь асах гэж оролдоно. Тэгэд машин нь асахгүй болохоор машинд байсан гар бууг аваад байшин руу буцаад явдаг. Тэгээд цусанд будагдаад хэвтэж байсан Авантигийн машины түлхүүрийг аваад тэндээс хөдөллөө. Боб охиноо машинаас холдож гүйсэн байх гэж бодоод охиноо дуудаж хашгирсан ч охин нь сураггүй байлаа. Тэгээд тэр машиндаа сууж охиноо хайхаар хөдлөнө. Тэгсэн охиныг холдож амжаагүй байтал спорт машинтаа тим тэрнийг гүйцээд ирнэ. Аз болоход Боб машинаа орилуулсаар тэднийг гүйцээд ирлээ. Тэр машинууд руу ойртох тусам тусгай төхөөрөмжийнхэн дохио улам чангарч байсан учраас охиноо тэр хоёр машины нэгд байгаа гэдэгт итгэлтэй боллоо. Тэгсэн Виля охин машиныг нэг даваан дээр зогсоож бушуухан буугаад замын хажууд хэвтэж бууга бэлхэн барьлаа. Тэгсэн араас нь давхиж явсан тим даваан дээр гарсан даруйда машиныг харж тоормоц гიშгсэн ч амжилгүй араас нь мөрөгчгөнө. Тэгээд тэрнийг арайхийн машинаасаа говьж дайван байж буухад охин ч өөрийнхөө байгууллагын нууц кодыг тэрнээс асуулаа. Тэгсэн нөхөр асуугаад байгаа юм нь ойлгохгүй. Тэгэхээр охин тэрнийг дайсан байна гэж мэдээд газар дээр нь буудаад зөвлөлд дуусгана. Удалгүй Боб мотороо орилуулсаар ирээд бууга барьсаар машинаасаа буулаа. Айж цочирдсан охин аваасаа нууц кодоо асууж хашгирсанд Боб охиноо тайвшруулж машиндаа суулгаад хамтдаа тэндээс явцгаалаа. Тэгсэн тэндээс холгүйхэн нүүрэндээ шархтаж цусаа урсгасан Логчо бууга барьсаар зам дагаад алхаж байгаа харагдана. За тэгээд дүрс солигдоход эрэмдэг нүүртэй болсон хурандаа Логчо Крисмас баярын адал явдал клубын гишүүдтэй ярилцлага хийж байна. Хурандаа та Перфидия Беверли Хиллс гэгч хар арьс тэмэгтэйг мэдхүү. Тэр Френч 75 бүлэглэлийн гишүүн байсан гэж үнэн үү? Би мэднэ. Тэр бүлэглэлийн гишүүн байсан. Хурандаа Логчо та тэр хүнтэй романтик харилцаатай байсан гэж үнэн үү? Ноёдо. Би дайснуудтайгаа тулааны талбарт нүүр тулж явлаа. Тэр бүхэл дайснуудын маань нэг намайг мансууруулж байгаад надтай үндсэн тохиолдол хүртэл гарч байсан. Яаж тэр үлээ? Танд баримт байгаа мó? Баримт байхгүй ч би тэгж таамаглаж байгаа. Тэд миний хүч чадлыг мэдэрсэн хэрэг. Тэгээд үүнийг минь авахыг хүссэн байхаа гэж бодож байна. Ингээд ярилцлагын дараа тэд хурандаа Логчог клубтээ элсүүлсэн гэдгээ хэллээ.
Энийг сонссон хурандаа логчоо их баярлана. Тэгэд тэд логчоод клубын гишүүнд зориулсан тусгай өрөөг нь хүлээлгэж өгдөг. Өрөөнд орсон хойно логчоо баярлсандаа ойлгох гэж байлаа. Тэгсэн тэр өрөөндөө орж сандалдаа суусан дараа үедээ агаар жуулагчаар дамжуулж шахсан хордхийн хордоод амьсгал хураадаг. Би чамд нэг зүйлийг өгөхийг хүсэж байна. Ягаад өмнө нь өгөөгүй вэ гэхээр чамайг хамгаалахыг хүссэн. Ээжийн чинь тарьсан хэрэгүүд бас миний тарьсан хэрэгүүдийн үр дагавраас чамайг хамгаалахыг хүссэн. Бас чамайг тусламж хүссэн үедээ над дээр ирдэг байгаасай. Надаас юугаач нуулахгүйгээр ярьж чаддаг байгаасай гэж хүссэн. Мэдээж ийм зүйл байх боломжгүй гэдгийг би гадарлаж байна л да. Тэгэд би цаашид энэ зүйлийг чамаас нууж чадхааргүй болсон. Тиймээс хүсвэл би чамд харуулъя гэж бодлоо. Юу юм бэ? Би сайн ойлгохгүй байна. Энэ бол загтал. Ээжэс чинь ярьсан загтал. Танд бичсэн юм уу эсвэл надад бичсэн юм уу? Чамд. Чи тийш очиод уншиж болно. Хүндэт чарлан минь. Би чиний талаар удаан бодлоо. Өглөөс эрэхтэл яагаад гэр бүлээсээ ийм хол байгаагаа. Яаж яваад энд ирснээ би гайхдаг. Би олон жил өөрийгөө хуурч ирсэн. Хүчтэй дөрүүзүүлж, үхлээс айхгүй дөрүүзүүлж. Миний энэ бүх худал хуурмгийн дараа бидэнд эргээд нийлэх орон зай үлдсэн болов. Охин минь, чи аз жаргалтай байна уу? Хайр олсон уу? Том болоод ямар хүн болохыг хүсэж байна? Над шиг дэлхийг өөрчлөхийг хүсэж байна уу? Бид бүтлгүйдсэн. Магадгүй чамайг бүтлгүүдэхгүй байхаа гэж найдаж байна. Би чамайгаа өдөр бүр сандаг. Гэр бүлийнхээ төлөө илүү хүчтэй байсан ч болоосой гэж харамсдаг. Цаг нь ирж бүх зүйл тайван болохоор намайг хайж болно байхаа гэж би итгэж байна. Аавыгаа миний өмнөөс үнсээрээ. Хайртай шүү. Ээж Перфидиан. Загтлыг уншсан Вилла охин шууд очоод аавыгаа тэрвэрлээ. Өөрсдийг нь улаарын хөөдөг хурандаа логчоо байхгүй болсон учраас аав охин хоёр анх удаага гар утастай болцгооч. Тэгсэн удалгүй холбоо дуурч зэрэгэлдээ Окланд хотод цагаачдын эрхийг хамгаалах жигсаал болох гэж байгааг сонссон охин нь цуваа өмсөд гарсан бол Боб болгоомжтой яваарай гэж захиад удсаа оролдож гэртээ үлдснээр кино маань конец фильма. За, энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дуусч байна. Бөөнлийн болоод өнгөрлөө дөө. Бород нь дажгүй санагдлаа. Та нарт маань ямар санагдав хүсвэл бодлоо комментар хуваалцаарай. Оскароос хэд хэдэн шагнал авсны нэг нь шилдэг дүр сонголт байсан гэж сонссон. Тэгэхээр яхаа аргагүй галзуу жүжигчд тоглосон галзуу кино байлаа гэж. Моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Тэгээд энэ удаагийн дугаарыг маань хамтрагчаар цэвэр шоколадын шүмэг шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол Үлгэр бискрим хамтран ажиллаа. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу амтагдах Үлгэр бискримийг та нар маань тэгээд дураараа амталцгаагаарай. Үлгэр бискрим. Та нар маань тэгээд саба драгуул саба адаарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзацгаая.